холбож эдийн засаг бүр болж байгаа бүх явдлыг л одоо энэ улс төртэй холбож тайлбарлаад байна л да. Тэгэхээр би яг таныг энэ чиглэлээр бичдэг сэтгүүлчийн хувьд бол одоо ерөөсөө бид нар бол үнэхээр зайлбаргүй энэ хоёр улсын ялангуяа хятадын эдийн засгаас шалтгаалаад байгаа нь үнэн шүү дээ, тийм ээ. Тэгэхээр энэ одоо өмнөх хагас жилд хэрвээ та одоо энэ талаар судалгаа хийж бас нийтлэл бичиж өөрийнхөө анализ өгүүлэлтийг өгөх гэж байгаа бол хятадын эдийн засагтай холбож өнөөдрийн нөхцөл байдлыг манайхтай холбож үзвэл одоо яг юу гэж дүгнэмээр байна. Тэгэхээр хятадын эдийн засаг бол их тийм сонирхолтой эзэгтэй эрсдэлтэй мөчлөглөөгөө орлоо л доо. Тэгэхээр хятадын эдийн засгийг дагаад түүн түүхийд нийлүүлдэг, түүнээс экспорт, бараа экспортлдог, хамтарч худалдаа хийдэг, тэр хятадын засгийн газрын бондтой холбоотой энэ олон орнууд Европ, Америк, Аз, тийм ээ, Орос, хажууд нөгөө Монгол бүгд их бага хэмжээгээр савлгаанд өртгөн тодорхой болчлоо. Тэгэхээр өөрөөр хэлбэл их тийм сонин цаг үед бид нэр ирээд байна л та. Яг 7 жилийн өмнөх тийм үү 2008 он гэдэг чинь тийм 7 жилийн өмнөх одоо 9 дугаар сарыг санаанд бож байгаа. 2008 оны 9 сар Америкт нөгөө нэг моргежийн зээлээс үүссэн үйл хөдлөлийн давсгалгаа үүсээд ингээд хямрал 9 сарын одоо 7-8 төлөө ингээд эхэлжсэн шүү дээ тий. Тэгэхээр хятадд бол яг энэ процесс өөрийнхөө өнгө байсаар давтагдчихэв. Өөрөөр хэлэх юм бол хятад улс бол маш их моргежийн зээл бол зах зээлдээ оруулсан тийм ээ. Үйлдвэрлэлээ маш их дэмжсэн, барилгууд маш их баригдсан. Түүнийг дагаад гангийн үйлдвэр тийм ээ зэсийн хэрэгцээ асар их өссөн. Тэрийг дагаад одоо жишээ нь Монгол шиг эдийн засгууд түүхийд нийлүүлж бас нэг хэсэгтээ ингээд үн хаш гайгүй байсан тийм ээ. Гэтэл одоо ингээд моргежийн зээл нь ингээд хомигдаад одоо эдийн засаг нь ингээд хөөс нь хагараад ирж байна л да яг бодит байдалтай ороод. Тэгэхээр хятадын зах зээл дээр юу болж байна вэ гэхээр сая 8 сарын 11-нд чи санаж байна нөгөө албаас нь юаны ханшаа хятад бол чөлөөлсөн шүү дээ. Сая албаасаар ингээд сулрууллаа шүү дээ. Энэ бол нөгөө үйлдвэрлэгчдэд дэмжих бодлого гэж байгаа. Өөрөөр хэлэх юм бол одоо үйлдвэрлэл явуулж ээж гадагшаа экспортлж ээж төлбөрийн тэнцлээ аварч үлдэх гэж байна л да. Дотооддоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ шингээх зах зээл байхгүй тийм ээ. Тэгээд бас моргежийн 2 дахь одоо давлгаа одоо 2 дахь хөтөлбөрөөр гарах гэж бэлдэж байна л та. Тэнгүүд одоо нөгөө үл хөдлөхийн хэдийгээр ингээд тайвширч байгаа боловч банкныхаа айгу болгоомжилж байгаа. Яг л моргеж гэдэг чинь яг Монгол шиг л юм л да. Ингээд одоо метр квадрат нь 2 сая төгрөг гэл Монголд айгу тэр чинь бол их үнэтэй одоо тансаг орон сууцны ханштай. Чанар бол шал өөр байгаа штэ. Гэтэл тэрийг худалдаа авч байгаа хүмүүс дандаа дундаас доош тийм ээ. Эрэлт нь ингээд тийм тансаг хэрэгцээний хоёрын хооронд ийм том зөрүү үсээд байгааз тэндээс банкуд эрсдэл үүсэж байгаа. Зээл гаргаж байгаа банкудад. Одоо энэ байдал бол яг энэ Монголын алчааны банкуд бий болц чанаргүй зээлийн хэмжээ бол эрс нэмэгдээ явцсан ангараад тий. Тэгэхээр энэ бол яг л Америкт болж исэн үйл явц хятадд давтагдж байна. Дагаад ингээд зах зээл хүндрэх нэ. Тий энэ бол аяг тодорхой болчихлоо тий. Энийг асуусны шалтгаан гэвэл за өнөөдөр мэдээллийн хэрэгслүүдээр бол за ингээд юаныхаа ханшиг сулруулаач гэдэг юм уу эднийх инглээ гэж ярьж байгаа боловч энэ Монголд бид нар ямар үр дүн авчрах бол үр дүн гэдэг сайн талаас нь яриад шээ эсвэл өөр өршигч гэдэг юм уу тийм ээ энэ талаар бодож зөвлөж ярьж байгаа юм байгаа болов бид нар. Тэгэхээр том юм ярихын нөгөө тэ түрүү чи хэлсэн шиг ингээд бүгдийг мэддэг хүмүүс чи хэцүү байт юм. Аюу ерөнхий юм ярьд юм байна тэ. Ингээд болохгүй байгаа бол огцор дараагийн үнэ сонгоё гэдэм байх. Гэтэл ингээд уул үндэс нь юу байгаа лээ тэ. Одоо жишээ нь ингээд харьцуулъя л да бид нар одоо 15 оны 1 сард аюу хэцүү боллоо. Ер нь Евролтой хүрлээ унлаа гэж бодож ирсэн тэ. Гэтэл ингээд 15 оны 7 сард 1 сард гайгүй ээжээ гэж бодож байгаа байхгүй тий. Яа тэгвэл зэсийн үн жишээ нь одоо 6350 60 орчим байв да тий тонн зэсийн үн. Гэтэл өнөөдөр ингээд 5000 хүрчлээ шүү дээ тий. Тэгэнгүүт эн чинь бид нар 1 сард еврол биш байсан байна. Бид нар ингээд хямрал дуусж байгаа юм байна гэж тэр үед бодож ирсэн тий. Одоо 2 дугаар хагасаас ирэх юм байна. Гэтэл ингээд өшөөд еврол ингээд хүрээгүй байна тий. Гэтэл ингээд зах зээлээ ингээд баримжаалдаг тий. Эдийн засгийн ингээд юугаараа хуулаараа явдаг орнуудад бол евролоо баримжаалж чадчих байгаа юм. За энэ хавьд еврол байх юм байна. Эндээс сэргэлт болох юм байна гэсэн баримжаалж байгаа. Монгол бол ингээд евролгүй унж байна.
Тэгээ одоо ингээд ангал руу онж байна. Өөрөөр хэлэх юм бол ингээд нөгөө нэг улс төрчид бид нарыг одоо бидний ёроолыг ингээд тандах те баримжаалах боломж олохгүй байна л та. Тэгээ эдийн засаг ингэж унж байгаа энэ процесс бол ингээд бүр хавраас тодорхой байсан шүү дээ. Эцсийн зах зээл дээр хөрөнгөний зах дээр нөхөөс хагараад л те. Тэгэл ер нь ятад ер нь иймэрхүү юм нөхөн тодорхой байхад манайх одоо засгийн газар хөдөлгөж байгаа юм тийм ээ. Одоо ингээд аимшигтай алхмууд хийж байгаа юм л та ганц явах гэжсэн төслөө 5-7 төслөө зогсоож байгаа юм. Гэтэл одоо ингээ хэрвээ нэг сард тэр төсөл ингээ явцсан бол юу лээ тэр төслөөс чинь энэ ондоо гэрээ зурагдмагц 4 сар төлөө зурагдмагц Монголын эдийн засаг 660 сая Америк доллар орж ирнэ гэсэн нэг тийм юунууд байсан штэ бодтой тоонууд байсан. Гэтэл яг одоо ингээд хагасчлалын тайлан гараад юмнуудаа ингээ харахаар зэрэг Монголын нөгөө төсөв маань 640 тэрбум төгрөгийн одоо цоор хотой төсвийн алдагдaltaй байгаа юм л та. Өөрөөр хэлэх юм бол ганц төслөө явуулсан бол бидний төсвийн алдагдлаар нөхчих боломж байж тэ. Гэтэл ингээ өргөжлүүлэн унсаар байна тэ. Одоо өнөөдрийн долларын ханш 2000 гэсэн тоо яригдчихээн тэ. За 8 жилийн өмнө та санаж байгаа бол 2008 оны эдийн засгийн хямрал болж явах үед долларын ханш 1600 хавцаа байсан. Тэгээ бүр ингээд ханш одоо галзуураа дээд зэгтээ хүрээд 2009 оны 1 сард би сантын 1700 болоод тэгэл төсөө 0 болоод валютын сангаас бид нар юу тэ нэг стандбай хөтөлбөр сурч ирсэн шүү дээ. Гэтэл одоо ингээд өнөөдөр 2000 байна те. Миний бодлоор энэ бол дээдлийн тоо биш те. Одоо нэг бид ориглоо мэдэрч чадгаалсан, рекордо мэдэрч чадгаалсан. Он гараад бол одоо тэр нь ханшаа ориглоо уналтын хай ёроолыг аль альныг мэдрэхгүй байна. Өөрөөр хэлэх юм бол бодлого байхгүй нөгөө нэг өрийн удирдлага байхгүй гэдэг шиг те. Жишээ нь зарим орн ингээд Грек, Аргентин тэр өрийн удирдлага өрөө удирдах чадахгүйгаас ингээд унжина гэж байгаа шиг Монголд бол эдийн засгаа удирдах чадхаа байсан. Яроолгүй уналтаа зогсоож таа байсан. Одоо улс төр бол ингээд өөрсдөө ингээд бүр яхаа мэдхгүй ингээд гацаанд орсон тий. Ийм нөхцөлд орчлоо гэж харж байна тий. Гэхдээ олон сэдвэр иймэрхүү ярилцлага хийгээд эхлэхээр яг ийм л одоо ийм л байдал ийм л байна да гэдгийг тэг тийм хатуу гашуу үгээр тодорхойлж байгаа боловч бидний яриад байгаагийн учир юу юм? Тэгээ одоо яах вэ? Одоо сэтгүүлч та ингээд анализ дүгнэлтээ хийгээд ийм болоод байна штэ гэдгийг яриад ярилцлагаараа хэлээд ингээд байгаагийн учир энэ хин нэгэн хүн сонсож бүр өрийн удирдлага гэж том онол гаргаж ирээд яг энийг ингээд зарчмаа тодорхойлоод явдгүн гэхэд хэрэгсэж сонсох тухайл бид нар тэгвэл яах гэж яриад ингээд суугаад байгаа хэрэг үлээ л гэж заримдаа бодогдох юм. Тэгэхээр хариуцлага хүлээгээч гэж маш шаардж байгаа. Тийм ээ, иргэд бол маш хүлээлттэй байгаа. Тэгээ энэ хүлээлтийг мэдрэх хэрэгтэй юм л та. Одоо энэ их бодлого тодорхойлж байгаа, энэ их төсвийг хуваарлж байгаа. Энэ бол уулуурхай ордуудыг төрд гэж ингэж гартаа авч ингэж одоо бацж байгаа энэ хүмүүс хариуцлага хүлээх хэрэгтэй байна. Хэрвээ ингээд бүх юмыг өөрсдөө мэдээ зохицуулъя гэж үүрсэн болвол тий. Тэгэхээр хариуцлага яаж тооцох юм бэ гэхээр ингээд одоо улс төрчдийн зарим нэг ухамсартай хэсэг нь болохоор өөрсдөө гарцаа хэлж эхэлж байна л та. Өнөөдөр жишээ нь Бачим гишүүн бол тий их хурл хугацаанаас өмнө одоо тарах хэвээр энэ бол тий заашгүй юм аа. Энэ бол энэ чадамжгүй болчлоо. Ерөнхийдөө мухардалд орчлоо гэдэг хүлээн зөвшөөрж байгаа юм л та. Тэгэхээр зэрэг бас зөв санаанууд хэлж илээ л дээ. Энэ их хурлын гишүүд чинь зүгээр ингээд нэг юм айгүй мундаг хүмүүсийг бид нар Нобелийн шагнал өгөөд суулгаж байгаагүй шүү дээ. Энэ хүмүүсийг бид нар сонгосон тий. Бид нар сонгосон болохоос энэ хүмүүсийн одоо цол гуншинга дуулдаг юм бөхчд биш тийм ээ. Одоо бөхнөр биш үстэй тий. Тэгээ бөхчүүд биш үстэй тий. Тэгээ энэ хүмүүсийг бид нар сонгож явуулсан тийм ээ. Ийм даалгавар өгч энэ мөрийн хөтөлбөрийн дэмжиж явуулсан. Энийгээ чадахгүй бол ингээрээ гэсэн хариуцлагын механизм нь хууль эрх зүйн системтэй улс оронд байгаа шүү дээ. Тэгэхээр зэрэг энийг ухамсарлаад өнөөдөр чинь Бачим гишүүн бол ингэж хэлж байна л да. Энэ их хурл одоо үндсэн хуульд оруулах зарим нэг өөрчлөлтөө хийгээд тийм ээ. Тэгээд төрийн албаны хуулиа хийгээд тэгээд тэр төсвийн тодтгол зайлшгүй болчихлоо шүү дээ. Одоо ийм их цаахад юм чи төсвийн тодтголоо хийгээд тэгээд одоо ингээд дахин сонгуулаа хугацаанаас өмнө явуулах хэрэгтэй юм аа гэж хэлж байна л та. Иймэрхүү гарц өнөөдөр хэлэх хэрэгтэй. Хурдлаас гарах хэрэгтэй. Тий. Тэгэхээр яг наадах чинь за гарцаа хэлчихжээ. Ийм боломж байна гэдгийг хэлээд муртлаас гарах гарцыг нэг улс төрчдийн хүрээнд ингээд хэлж байна. Та түрүүн 5 толгой төслийн тухай дурдаад өнгөрсөн тийм ээ. Тэрийг бол шал өөрөөр тайлбарлаад ингээд зогсчлоо шүү дээ. Ягаад гэвэл та хоёр хоёулаа сэтгүүлчид
ямар байх вэ гэдгийг их л олон байр суурь байсараад сүүлдээ тэгээд яг чухам юу болоо гэдэг нь ч тодорхойгүй ингээл зогсцсон. Тэгэхээр би олон нийтийн хувьд бол тодорхойгүй байдал үүсгэх гэж хичээсэн болов уу гэж бодож байгаа. Тэрнээс биш бүх зүйл бол тав тодорхой байгаа. Энэ төсөл бол эдийн засаг харьцангуй гайгүй үед би түрүү 1 сард бид нар гайгүй байжээ гэж харахаар байна гэж. Харьцангуй гайгүй үед тийм ээ. Бас одоо хятадын банкуд зээл гаргах боломжтой үед, Японы банкуд ч гэсэн боломжтой үед чи бүх юм ингээд өрүүлж сайхан байгаа тахгүй ч хөрөнгө оруулагчд. Тийм зөв цаг үедээ зөв төсөлтөд хөрөнгө оруулж үр ашиг нь хүртгийг бодно шүү дээ. Тэгээ ийм үед энэ төсөлд ингээд гар үсэг зурхад бэлэн болоод байжээ. Тэр битээ ил одоо энэ Монголын эдийн засгийг аврах хэмжээний валютын орлогод ороод ирэх боломж байжээ. За тэр 660 сая доллар гэдэг чинь одоо нөгөө юу гэдэг лээ Chalco Group-ийн өрийн үлдэгдэл 150 сая долларыг дарах байгаа юм. Тэгээд 290 сая долларын нөгөө гашуун сухат руу татна гэсэн 267 км төмөр замын шороонд булаад орхисон тэр мөнгийг чинь ингээд төлөөд өгье гэсэн байгаа юм тийм ээ. Эрдэнэс тавталгаа компани үйл ажиллагааны одоо худалдаа авалт 10 сая долларч байсан санагдаж байна. 200 сая доллар нь гэрээний урьдчилгаа гээд гих мэтийн юм ингээд бодтой ингээд гэрээн заагдсан юм хөрөнгүүд орж ирээд энэ жилийн хувьд тийм ээ эх оноос бол яг л ингээд татвараа төлөөд компанийн жишгээр те олон янзын татвар хураамжийг төлөхөд 180 сая доллар доотлол навда жил болгон татварт орохоор юм байсан л та. Гэтэл 180 сая доллар гэдэг маань өнөөдөр харьцуулаад харахаар Эрдэнэтийн хэмжээний Эрдэнэт бол олон жил Монголыг татвараараа тижээлээ шүү дээ. Гэтэл тавталгааг ингэж хэрвээ ховчлох юм бол Монголын ард түмэнд баялаг нь хүртэхгүй байна гэсэн ийм худал ийм хуулга хийж байгаа юм л та. Гэтэл хэрвээ тэр 180 сая доллар буюу бараг 400 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний татвар Монголын эдийн засагт орох юм бол тэр боловсролыг, эрүүл мэндийг та бидний амьдралыг бүгдийн тэтгээд хоёр дахь эрдэнэт болоод явна. Цаашаа бас 2000 аж ахуй нэгж чөлөө Монголын дотоод нь шүү дээ туслан гүйцэтгэгчээр ажиллана. Жижиг дунд үйлдвэрээ зөх хэмжээгээр сэргээ явуулчин тий. Ийм бодтой тав тодорхой зүйлийг зориуд сарниулах ийм явдал ингээд явлаа л та. Тэгэхээр энэ дээр ингээд хамгийн харамсалтай юм нэг намын, нэг фракцийн тэгээ хэдхэн хүний ийм ашиг сонирхлын өмнөөс монголчууд хэрэгтэй юм том төслийг гацааж байгаа нь зөв миний ботход бол гутам шиг юм. Тэгээ энийг ингээд хэлж чадахгүй сууж байгаа хүмүүсээс өөрсдөө бас илүү одоо жигшилтэй юм бол гэж надад бодогдож байна яг үнэхээр. Тий. Яг бид нар одоо мэдээллийг хүргэж хариуцлага тооцох тухай ярихаасаа илүү одоо бид нар шиг хүмүүс тийм ээ энийг мэдээлж яг өөргөө биелүүлэе. Тэгвэл шаардах ёстой хүмүүсийн тухайд бид нар одоо юу гэж хэлэх вэ? Тэгэхээр их мэдээд байгаа хүмүүс чинь. Тэгэхээр хэвлэл байгаа учраас магадгүй тэр ордонд сууж байгаа хүмүүс тийм ээ олон нийтийн сүлжээ байгаа учраас магадгүй тэр ордонд сууж байгаа хүмүүс чинь бас дураараа дургиж дунд чимгөрөж ирэж чадахгүй юм л да. Энэ хуулийг ингэж батлаа тий. Одоо 6 сайтыг унгаад оронд нь чи тэр сайтыг томил гэж одоо ерөнхийлөгч бол ил цагаан л хэллээ шүү дээ. Ерөнхий сайд руу чи миний хүнийг сайд болгоорой гэж мессеж авдаг. Ийм парламентын засаглалтаа бас хаана байдаг юм бэ тийм ээ. Энэ бол ингээд дампуурл гэдгийг ингээд хүн болгоо ойлгож штэ. Тэгэхээр энийг бол хэвлийнхэн ингээд хилээд байгаа одоо алхам тутамд гаргаж бичээд байгаа, нэвтрүүлээд байгаа учраас бас тэднэрт хазаар байна уу гэж харж байна л да. Үгүй бол хэрвээ хэвлэл ингээд бас Орос шиг нам гүм те хятад шиг юм мүлгэр те дарагдсан байсан бол магадгүй тэнд юу болж байгаа нь ил гарахгүйсэн байж магадгүй. Одоо чинь Орос гэж ярихад те эдийн засгийн өсөлт нь цэцгэлээ хөгжижсэн Орос улсын эдийн засгийн өсөлт одоо 3.8% гарч байна л да. Одоо оны сүүлээр эх оноос 0.8 хувьтай тэгээд одоо хасах руу орно. Оросын эдийн засаг дефолт болох нэ гэж ярьж байна те. Гэтэл тэр тухай ингээд Оросын телевизэд хардаг байхдаа үргэлж одоо гоё сайхан Путин ингээл ийм скафандр өмссөн усан цэлэл тэгэл нөгөө хэвлэлийн төлөвлөгчийн хорим гараад л тийм ээ нэг юм гайхамшигтай сайхан Европоос орж ирж байгаа тэр чанартай хүнсүүдийг бульдозер доотлол тий ингээд нэг тийм бас азарс Монголд хэвлэл дуурхан дуурч байна. Тэг илүү хүчтэй дуурах ёстой болов хамгийн бас эрүүл энэ хамгийн их эрүүл хөрс бол энэ олон нийтийн сүлжээн дээр байна. Олон нийтийн эрүүл мэдлэг боловсролтой залуучууд ялангуяа дундаж давхрах юм бол их дуу хүчтэй дуу хоолойтой болсон байна. Хойлоо сэтгүүл зүй болоод энэ мэдээллийг ил тод болгож байгаагаар
тэр бүхнийг хянаж байгаа гэдгийг харуулж чадж байгаа тухай яриаг эргээд хоёлоо ярилцсанаа. Одоо би та сая Оросын холбооны улсын эдийн засгийн байдлын тухай ярьчлаа. За одоо ингээд бид нар ёроолгүй ангал руу унж ийн гэж та тодорхойлчлаа. За тэгвэл одоо бид нар яах юм? Ерөөсөө одоо бидэрт найдвар байгаа мó? Хүлээгдэж байгаа орлого байна уу? Тэгэхээр мэдээж орлогондоо найдаж байгаа байх л та. Одоо засгийн газар ч гэсэн тэнд ирэх ус нэг юм улс орны эрх шиг барьж байгаа хүмүүс байгаа учраас яг уу явсан сайн төслүүд бий. Одоо жишээ нь их сайхангүй удирдахжсэн 5-7 цахилгаан станц төслийн одоо гэрээ хэлцээрүүд сая оюутлоготой 6 сар төлөө хийгдсэн санагдаж байна. Тэгээд одоо ингээд өөрөөр хэлбэл худалдаа авахч нь оюутлогоо байгаа шүү дээ. Хэрэглэгч нь. Тэгээд 11 сард болов 10 сарын сүүлээр 1 тэрбум доллар энэ одоо санхүүжилттэй төслийн байгаа шүү дээ. Тэрний эхний хэсэг орж ирэх болов гэсэн хүлээлт байгаа бах. Тэгээд сая ерөнхий сайд бас нэг гадагшаа тутагшаа явж нэлээх Баатар барьж нэг 300 сая доллар энэ үдэ Дэлхийн банктай нэг арайч зурах шиг боллоо тий. Бас л янз бүрээр л ярьж байгаа. За яг ямар ч гэсэн болсон үйл явдсан үр дүн яг оюутлогоо ингээд зурлаа. Одоо ингээд айгүй гайхамшигтай юм болно. Одоо мөнгө орж ирнэ гэж хүлээгээдсэн чи одоо сая нөгөө Rio Tinto-гийн хагасчлын ер нь дэлхийн том уулархайн компаниудын хагасчлын тойл нь дандаа ингээд прогноз 1 сард төсөөлж ирсэнээс 2 сард төсөөлж ирсэнээс муу гарсан. Peabody ч тийм гарсан. Сая Rio Tinto дээр бас л одоо алдагт асар өндөр. Тэгэнгүүт одоо ерөнхий захирал сайн муу шиг тийм мэдээлэл хийж штэ. Танна зардлаа тал хоёр танна. Тэг хөрөнгө оруулалтын зарим төслүүдээ ингээд хөрөнгө оруулалтыг багасгана гэж байгаа юм л та. Тэгэхээр ингээд эн чи одоо оюутлогоо төслийн 2 дугаар үе эсэг гацчих үе, зарцчих үе те. Одоо зэсийн үн айгу муу байгаа үед нөгөө Rio Tinto тим шийдвэр гаргачих үе те гэсэн юм болгоомжл аюух байна штэ. Энэ төслийг явуулахын тулд Монголын засгийн газар ингээд бууж болох бүх болтыг хийсэн штэ. Одоо энэ уянгаа гишүүний яриад байгаас зарим талаар авштай санаанууд байгаа юм, зөв өнцгүүд байгаа юм. Бууж болох бүх болтыг хийсэн. Яг тэгвэл энэ хөрөнгө оруулалтыг сэргээхийн тулд энэ унж яваа эдийн засгаа ингээд огшууг нь жохоо босхын тулд ерхий сайд бол ийм аргагүй алхмууд хийсэн л те. Гэтэл яг энэ алхмууд чи яг одоо энэ зах зээл байдлын юм болоод ирэхээр Rio Tinto ингээд өөрийнхөө шийдвэр гарах хэмжээнд ингээд эрх мэдэлтэй болоод ирж байгаа шүү дээ. Одоо энэ Дубан гэрээ гэдэг байгаагийн чинь нюанс цаана тий. Тэгэхээр зэрэг оюутлогоос бас юу хүлээхээр байгаа болоо гэсэн нэг тийм асуудал гарч ирж байгаа юм тий. Яг уу сая нөгөө Японтой эдийн засгийн хэлцээр байгуулсан тий бас энэтхэг 1 тэрбум долларын зээлийн шугам нээсэн гэх мэт нааштай зүйлүүд бий л те. Гэтэл бас ингээд төсвийн алдагдлаа асар өндөр байна. Улс төр ингээд үргэлжлүүлээд божигнаад ах юм бол ингээд улам л одоо орж ирж байгаа хэдэн төгрөгөө наашаа цааш үрсээр холдуусгах юм шиг байна л да тий. Тэгээ та яг хүлээгдэж байгаа юмнууд байгаа бах гэд нэлээд бас нэг тодорхой итгэл найдвар төрж болох юм яриад дуусгах уу гэсэн та тэгэд дуусгасангүй. Тэгэхээр би миний дараачийн асуулт бол тэр одоо бид нар чинь яах юм 2017 оноос ерөөсөө өрийн юугаа яагаад дефолто зарлах болчихж байгаа юм биш үү? Юун гректэй адилхан гэж бид нар өөрсдөө яриад байгаа. Тажикстан шиг болох гэж байгаа юм биш үү гэдэг яриа чинь үнсэлтэй болох гэдэг нь юу гэсэн үг вэ? Тий, өнөөдөр өдрийн сан дээр Дэмбэрлэг гишүүний ярилцлага байлаа л те. Монгол бас одоо өрийн дефолт дэх ойрхон 14 орны гэлүүтэй тий жигсаалтанд байна гэж. Үнэхээр энийг хүн болголт мэдчихэж байгаа тий. Гэхдээ одоо яаж удирдах вэ? Яах вэ гэдгийг хийхгүй байна л да. Тэгээ одоо хин дээр гарах уу гэдэг юм дээр л ингээл алцаал байна л да. Тэгэхээр энэ ордон сууж байгаа нэг 70 хэдэн хүнийг яг нэг юм одоо Монголын нийгэм ингээ үнэхээр харж байна. Тэг эрүүл ухаан байна уу тий. Бид нэр ингээ унах хөстө ёроол хаана юм бэ? Олон хүн бизнесээ алдчихж байна. Олон хүн моргежийн зээлээ төлж чадахгүй байна. Олон хүн одоо унаа машиныхаа лизингийг төлж чадахгүй байна тий. Олон хүн энэ жилийн одоо оюутны төлбөрийг яаж төлөх вэ? Оюутнуудын тооч их цөөрч байна. Тэгээд энэ бүх юм чи одоо юунд хүрэх вэ гэдэг нэг бүгдийг харж байна л да. Өөрөөр хэлбэл бид нар 2008 оныхоо тэр хэмжээнд буцаад ирчлээ гэж ярьж байгаа. Гэтэл яг өнөөдөр бодоход та санаж байгаа 90 онд ч тэ одоо Бямсрунга засгийн газар анх байгуулагдсан чи 9 сарын 2 билүү 3 тий бид нэр ингээд ийм 25 жилийн ийм түүхэн мөчлөг дээр ирсэн байгаа байхгүй энэ жилийн туршил арчилсан намын хувьд бол энэ их түүхэн жил юм л та одоо ингээд хувьсгалаа хийлээ тий улс төрийн төвчөө огцрууллаа тэгээд нөгөө сая анхны арчилсан сонгуулийн 25 жилээ боллоо байнгын ажиллагаатай парламентын 25 жилээ одоо болох гэж байна 9 сарын 13-нд. Тэгээд одоо анхны засгийн газар зах зээлийн үеийн засгийн газар байгуулагдаад Гамболд шадар сайд гэдэг байлээ тэгэхэд чинь тий 20 дугаар тогтоолоо гаргаад
90 оны 12 сард Монгол улс олон улсын валютын сан Дэлхийн банкны гишүүн болоод те ингээд бид ингээд зах зээл рүү орж исэн ийм гоё ийм үе байхгүй юу те энэ 15 оныг бид нэр их гоё тэмдэглэж ингэж арчил бол бүхний л сонголт байсан шүү дээ бахархах хэрэгтэй байсан ингээд энэ 25 10 те 25 жилээр гэтэл өнөөдөр бид нар хаана байгаа юм бэ өнөөдөр бид нар арчилсан нам энэ 25 жилийн түүхийг өнөөдөр ингээд гიშгээд харлуулаад зогсож байгаа бид нар харж байна тэгэхээр одоо би хүмүүсийг ер нь нийгмийн идэвхтэй эсхийг бас сэрээсээ босоосоо гэж байгаа юм шиг бодоосаа те одоо шахалт өгөөсөө асуудал шаардасаа гэсэн юм бодол төрж ийн л та. Энэ арчлыг бид нэр хүсээгүй. Яг л энэ арчлыг энэ орсон сууж байгаа энэ бүх бужигнааны хийж байгаа хэдэн хүн хийгээгүй. Монголчууд бүгдээр хийсэн юм те. 25 жилийн Монголын түүх юм. Гэтэл өнөөдөр бид нар яагаад ингэж ийм үед ирчээд өшөө энэсээ доош унах уу, грек болох уу, аргентин болох уу гэд хүлээж байгаа юм бэ. Хиний өмнөөс 1.1 тэрбум долларын Чингис Бонд өвөр тавьсан юм бэ. Тэгээд тэр хариуцлага хин тооцож байгаа юм бэ. Тэ Тэг энийг яагаад ярихгүй юм бэ? Яар гэхээр яагаад чуулган хуралдахгүй байгаа юм те? Ярих ёстой юм а ярихгүй гэрэндээ яагаад бие бинийгээ өршөөгөөд нэг юм хууль дааны засгийн газар байгуулж байгаа юм бэ? Тэр засгийн газар хинт хэрэгтэй юм бэ? Тэр одоо сайд ардын нам байх нь хин чухлын, арчсан нам байх нь хин чухлын хамгийн гол нь хүнд үеэс гарах энэ гарцыг хэлж өгөх хүн хаана юм бэ, тийм ээ? Тэгэхээр энийг ингээд нийгмээр шаардасаа одоо энэ 76 хүн ингээд ангаагаа суугаад илгүй те ямар нэг юм хийгээч гэж одоо шаардах цаг үнэхээр болцсон байдаг. Ер нь бол яг тэ сэтгүүлчдийн хувьд, нийтлэлчдийн хувьд бол ер нь сайн удирдагчийн ирэл бол энэ цаг үеэр ингээд шувтарч ах шиг байна гэж Синдогийн өгүүл гарсан билээ шүү дээ. Бас бид нар одоо энийг за уриалж дуудъя, яри. Тэгвэл бид нар одоо нэг л юм мэдсээр байгаа дуурахгүй байгаа. Одоо миний яриа хаашаа орж ийн гэхээр нөгөө нэг шаардах хэрэг, нөгөө сэтгүүлчдийн үг бид нар хэлсэн бол тэрнийхээ араас явдаг тэр тууштай байдлын тухайд ярих гэдэг нь л да. Одоо та бол хэлж гин бид нар харж гин. Ингээл бие биенийхээ аль намын дарга болох нь уг нь бол жирийн бид нар тамаагүй шүү дээ. Гэтэл энэ сайдын албан тушаал авахыг хэнийгээ сайд болгохын тулд энэ бүх фракцууд намууд чинь энэ орон дотор ярихаа бичсэн байна. Ханан чигтэй болцсон юм шиг байна. Заавал нэг амралтын газар руу явж байгаа. Тэрийг бид нар мэдээд л байна. Яриад ах юм. Гэхдээ ингээл 25 жил болцсон ба шүү дээ. Тэгэхээр өөр арга замыг бид нар яаж олох ёстой вэ? Одоо тэр зөв яриад байгаа залуучуудтайгаа эсвэл одоо энэ дуу хоолойгоо нэгдэг хүмүүсээ үг зүг хандлага зүг болгож ярих хэрэгтэй шаардлага гараад байгаа юм шиг байгаа. Одоо бид нар маш олон хүмүүсийг босцоо сэрцгээ бараг л буудалцсан гэсэн санааг бол их одоо юу гэдэг жихүүцэж хүлээж аваад байна шүү дээ. Тэгэхээр бидэрт өөр арга зам байна уу? Одоо өөр тэр болгоныг бид нэр өөгшөөчгүй гэж айгаад байгаа юм уу? Арга зам байлгүй яах вэ? Тэгэхээр удирдагчийн тухай би бол санал нийлэхгүй байна. Энийг бол нэг удирдагч ингээд нийгмийг ч юм уу аль нэг улс орныг аз жаргалд хүргэдэггүй юм аа. Тэ сайн засаглал энийг хүргэдэг. Тийм ч учраас 25 жилийн өмнө бид нар парламентын засаглалыг сонгосон юм аа. Тэр парламентын засаглалаа бид нэр буруу утгаар нь хэрэгжүүлээгүй энэ 25 жил. Одоо нэг 13 жилийн засгийн газар огцруулсан тийм ээ ингээд үргэлж одоо ерөнхий сайдыг барьцаанд байдаг тийм. Тэгэхээр ингээд энэ засаглалыг бид нэр ингээд өсгөх хэрэгтэй. Тэгэхээр засаглал гэхэд ордон цуудаг хүмүүс биш юм аа. Одоо сэтгүүл зүйч гэсэн өөрийн засаглалтай тийм ээ. Нийгмийн институт зүйч гэсэн өөр өөрсдийнхөө ингээд ажиллах хэрэгтэй юм аа. Тийм болохоор энэ дээр би бол тэгж их харанхуугаар харахгүй байна. Өөдрөгөр харж байна. Яагаад гэвэл энэ 76 хүн бол 76-ын нийгэм бол түүнээс хамаагүй том юм. Гэхдээ нийгэм бол мэдээж 50 байна. Гэхдээ шаардах юм аа. Шаарддаг гэдгийг та сая энэ өршөөлийн хууль дээр гарч байгаа энэ нийгмийн реакцаар анзаарвал тийм энэ бол айгүй чухал юм. Ийм зөв реакцууд бол гарах хэрэгтэй юм. Зөв реакц гарна гэхээр заавал ингэж одоо энэ хүмүүс уухалж торхирдог хүмүүс шиг ингэж одоо морь онж талбай дээр дахиж орж ирэхтэй гол биш юм аа тий. Одоо за бид нар шаардах үгээ хэлэх хэрэгчлийг уг нь бол эдлээд байгаа. Одоо та бүхэн бол Монголын эдийн засгийн форум гэдгийг анх л 2009 оноос эхэллээ. Тийм ба. Тий 2009 оноос эхлэхдээ жил болгон тэнд оролцоод салбар хуралдаан уу янз бүрийн хуралдааны хөтлөл ингээл явж штэ. Тэгэл жил ирэх тусам би сүулдэ юу гэж харж ийн гэхдээ зэрэг
энэ ч одоо нэгэд яг одоо засаг барьж байгаа, яг одоо ажил албан тушаал хашиж байгаа хүмүүсийн зүгээр тайзан дээр гарч их чухал царайтай юм ярьдаг болчихоо. Тэр яриа нь үн цэнэгүй, яг хэрэгтэй мэдээлэл өгөхгүй болоод байгаа юм биш угаа гэдэг тийм бодол надад төрж эхэлж байгаа байхгүй сүүлийн жилүүд рүү. Тэр эдийн засгийн форумын их мөнгө зарж байгаа шүү дээ энэ засгийн газар. Энэ жилч болоод өнгөрлөө тийм ээ. Тэгэхээр энэний үр дүнг бид нар юм яриад уг нь яриад ах шиг байх юм. Гарцаа хайгаад ах шиг байна. Үр дүн гарахгүй байгаагийн шалтгааныг за жишээлбэл эдийн засгийн форум дээр та оролцож идэг хүний хувьд юу гэж бодож байна? Нэгдүгээр төрийн ордонд болж байна. Төрийн ордонд болж байна гэдэг бол дарга нар болж байна гэсэн үг. Эдийн засгийн форумын та санаж байгаа бол эхний 10-аад игнэнд их хурлын гишүүд сууж идэг. Тэд нар ингээд орж ирээд гараа явдаг, гараа явахаар суудлын хоосон байлгаж идэг. Тэгээд тэд нар орж ирэхээр тэр хурал их нэр хүндтэй болдог юм шиг байна, тийм ээ. Заавал ерөнхийлөгч нэдэг ч юм уу, заавал их хурлын дараа төгсгдөг ч юм уу, дунд нь ерөнхий сайдны хуралдаан дээр орж ирэх жишээтэй, тийм. Үгүй юм аа. Эдийн засгийн форумоос илүү одоо нэг салбарын одоо чинь манай уулуурхан геологчтой хурал юм хамаагүй сонирхолтой бол тэ хамаагүй ажил хэрэгч бол тэ хамаагүй асуудал шийддэг тий. Тэгэхээр зэрэг хүмүүс бол тэрийг ойлгосон л ахaltaа энэ бол ингээд нэг юм болоод өнгөрдөг гэж болдгоороо болох бах тийшээ илүү анхаарлаа хандуулах хэрэггүй маа миний бодлоор тий ингээд одоо мэрэгжлийн хүмүүс салбартаа ингээд орилод аваа явчих хэвээр маа энэ салбарын асуудлыг тий энэ асуудлыг бид нар өөрсдөө шийдээ. Тэгээ бид нар эндээ ярьж байна тий. Та нар ингээд мэдхгүй юмараа бүгд уур ингээд өвчтэй зоригтой бамаргаа. Одоо ялангуяа бизнесийнхэн бол маш их аимхаа тийм бэртгчийн хүмүүс байдаг штэ. Тий ингээл одоо бүх юм нь улс төрөөс хамаардаг биш үү? Мэдхгүй улс төрөөс хамаардаг болоод тэгдэм үү? Уу яаж ч утсаа одоо ингээл хэлмээр юм байдаг штэ. Ингээд хилдэггүй одоо нэг тийм хилдэхгүй ингээд дууга байсан хождог тий ингээд хилгүү явсан ингээ хождог хилгүү гişүүд гэж байдаг шиг те тэгдэг те гэтэл бол бас салбарын мэрэгжлийн хүмүүс бол харин тэг салбарын эрхшийн төлөө хүчтэй дуурдаг тэрийгээ бас ингээ салбараа төвчлээд манлайлаад хөдөлгөөнд оруулаад салбарын хүмүүсийг аваад явах боломжтой юм аа. Тэгэхээр энд бас нэг боломжийн тухай ярьж байна л да. Тэгэл заавал засгийн газар ерөнхий сайдын ивэлдорч гэдэг л засгийн газрын хэмжээнд засгийн газрын зүгээс зохион байгуулдаг тэр эдийн засгийн форум биш салбартаа үгээ хэлээд тэгээд шийдвэр гаргах төвшөнд нь очиж нөлөөлөх тэр болцоо тэгвэл дутмаг байгаад байна штэ ер нь бол. Тэрнтэй та санал нийлэх үү? Нийлэн тодорхой юм яриа л да. Жишээлх юм бол бид нар одоо энэ байдалд яаж нөлөөлөх вэ? Тэгэхээр зөв жишээлх юм бол цагийн үрдээ та нар улс төрийн мэдээгээр эхлэхэ болчих. Тэ? Цагийн үрдээ одоо цагийн үрдээс гайгүй болоод байна ш нь олон нийтийн төлөөс учраас цагийн үрд одоо энэ автобус ингээл давхар автобус яагаад байна гэнэ хүн авчирлагдлаа ч гэнэ тэ янз бүрийн тасарсан ч гэнэ гэдэг ингээд тэр урт автобусны чинь тэ урталт нь билет уншилчаад хойноо юу ч болж байгаа гац жолооч яаж чадах юм тэ гэд энэ айгүй том асуудалтай эрүүл мэндийн асуудалтай одоо ингээл оюутан тэ тэгээд одоо ингээл сая зам засвар ингээл бөө юм яла энэ одоо үгүй чинь юу юм те үгүй байя гэхэд одоо саяны энэ тэр даншиг энтрийн одоо юу юм те төсвөн яасан те юугаа нөхснөө нөө шилэн дансны хаваа нийл гаргаад ингээд яхан бол хүмүүс аяндаа ингээд хүмүүсийн ухамсар те бидний амьдрал чинь те энэ биш шүү бид нар энэ оролцсон шийдэх хэрэгтэй юм биш шүү батуул дарга болно биш те бид нар өөрсдөө хэлэх хэрэгтэй юм биш шүү гэт ингээд тэгж эхэлчмаар байгаа юм л та. Тэгэхгүй л ингээд бүх юм ингээд өдөр тутмын сонио тэгэхээр нэгдүгээр нүрэндээ заавал ерөнхий сайдын зургийг тавих хэрэгтэй юм шиг. Заавал чуулган тавих хэрэгтэй юм шиг тий. Өнөөдрийн тэр одоо гарц үгийг заавал бачимэг шүү хэлж байгаа албатай ч биш. Тийм ээ. Одоо тэнд нийгэмд хэлжээс айгүй олон хүмүүс байдаг. Тэдраас яриа илүү авч явах ч юм уу тий. Тийм байдлаар хандлага өөрчлөх хэрэгтэй юм уу? Тэгэхэд бол их тийм хэцүү биш ах л гэж бодож байна тий. Одоо миний дараагийн асуудал яг энэ сэтгэл зүйтэй холбоотой. Та өөрийгөө тухай танилцуулаад ингэж хэлсэн байл л дээ. Аль нэг байгууллага хувь хүнээс хараат бус мэдээллийг хараат бус мэдээллийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан ажилдаг гэж өөрийнхөө одоо эрхэлдэг сэтгүүлээ тэгж яасан байгаа. Өнөөдөр аль нэг байгууллага хувь хүнээс хараат бус ажиллах хэр хүндрэлтэй вэ? Одоо яагаад гэвэл эздэр л ингэ бодоод үзэхээр тэр эзэд бол бүгдээрээ аль нэг намын харьяат байгаа. Би арилжааны байгууллагуудыг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг ерөнхийдөө ярьж штэ тий. Тэгэхээр энэ дунд яг хараат бус байх. Тийм нөхцөл өөрт чинь яаж ямар үн цэнээр бий болж байна? Ер нь тийм боломж байна уу? Байхгүй юм шиг ярьж байгаа штэ. Дандаа тэгж ярьд юм. Тэ 25 жил ярьж байгаа бах тий. Миний бодлоор би энийг юмнаас хараат байдаг. Би рекламаас хараат байдаг манай сэтгүүл. Реклам олдохгүй л орлогогүй. Би цалингаа тавьчихдаггүй.
түрээс хэцүү байдалд орно. Хэвлэлтийн зардлыг яах вэ? Тийм реклам байхгүй бол маш хэцүү байдалд ордог. Хоёр хөлтэй байхын тулд захиалга бас авч явах гэж оролддог. Захиалга бас нэмэр болдог. Тийм ээ. Тэгэхээр рекламыг хэн өгд юм бэ гэхээр реклам олгогчид одоо уулуурхайн компаниуд харьцангуй бас уулуурхайн салбар дээр энэ улс төрийн мэдээллийн сонин энтрийг бодлоо эрүүл юм л та. Одоо ийм захиалгатай нийтлэл өгье энэ гэхгүй. Одоо яг л нэг ханган нийлүүлэлтийн тий тоног төхөөрөмж рекламыг их гоёш тэр утгаараа би уулуурхайн сэтгүүлтэй хайртай байдаг. Ингээд яг тийм мэрэгжлийн юмнуудаа өгдөг, технологи өгдөг тий. Тэгэд ирэхээр энэ рекламаас хараад болж байгаа. Реклам яагаад унаад ирж байгаа нэхэр зах зээл ингээд хомигдаа тий уулуурхаа унаад тий. Тэгээд ирэхээр зэрэг ингээд ер нь одоо хэвлэлч гэлтгүү бүхэл одоо жижиг дунд бизнесүүд ингээд унаад ирж штэ. Тэгэхээр рекламаас хамааралтай байгаа ч рекламаас хамааралтай байхын тулд яах ёстой байдаг гэж хэн реклама өгдөг гэж та сайн мэдж байгаа тийм ээ. Сайн хэвлэлт хүн өгдөг унширтай энд нэг хэрэгтэй юм гардаг шүү. Тэ энийг авъя гэж байгаа те. Энэ яг хэрэгцээтэй миний зорилттой зах зээлд очтё шүү гэсэн хэвлэлтэй хүн реклама өгдөг. Тэгэхээр тэр эрэлтийг бий болохын тулд яах вэ? Сайн бичих ёстой. Худлаа бичих ёстой, сайн бичих ёстой. Сайн бичихын тулд л ингээл хөдөлмөрлөх ёстой болж байгаа юм л та тий. Тэгэхээр зэрэг бүх юмыг ингээл нэг эзэн байдаг. Тэгэл тэр нэг намын уяатай. Тэгэл тэр нь мөнгө өгөхөөр сэтгүүлчдийн цалинг тавьдаг. Тэгэл захиалах юм нийгмээр явдаг гэдэг энэ худлаа. Бид тэр хаалтын гэрэмэрийг ч гэсэн мэдгүй нэг хоёр редакцийн хувьд хийгдсэн байдаг гэж магадгүй. Тийм болдог биз. Тэр юм нь үнэхээр мэдгүй хаагур болоод өнгөрдөг тий. Тэр хаалтын гэрээ гэдэг юмгүй амьдарч болдгийн. Тий хаалтын гэрээ байдаг байхгүй гэж том хашгирснараа эрүү сэтгүүл зүй бий болодгүй. Эрүү сэтгүүл зүйг хин хөдөлмөрлсөн те хин бодтой битсэн хин өдөр шөнөгүй одоо анализ мэдээлэл материалтаар явж байгаа тэр яг жирийн сэтгүүлчд бол сэтгүүл зүйг яг эрүүл байх эсхийг нь одоо хамгаалалт вакцин болж үлдчихэж байгаа. Таны ярианаас би бол айгүй өөрийнхөө хувьд сэтгэл хангалуун байна л да. Ягаад гэвэл сэтгүүлчд байгаа учраас өнөөдрийн нөхцөл байдал бүр арайч дураараа таны хэлээр дураараа дургад дон чөмгөрөө жирэгчихгүй байх гэж сэтгүүлчд байгаа учраас хүмүүст мэдээлэл ямар нэг хэмжээгээр очиж хүмүүс бас тэрийг хянах шаардлагатай болж байна. Тэгээд эрүүл сэтгүүл зүй манайд ямар ч үсэн хоёр хуршийн хатаа харьцуулахад манайд байж гин гэдгийг сонсоход их сайхан байна. Тэгэхээр бид нар одоо яа да эдийн засгийн асуудал руу эргээд оръё. Энэ ханш хүлээгдэж байгаа орлого ингээд битэр нэг олон имийг ингээд ерөнхийд нь ингээд цус дурдчихлаа шүү дээ. Одоо бид нар тэгвэл хүлээх шаардаж хүлээж хард суухаас гадна өөр яах ёстой. Бизнесмэнүүдэд одоо нэг та амиа бодсон юмаа дуурдгүй хүмүүс гэж штэ. Баялаг бүтээгчд гэдэг сайхан нэрт өгчөд байгаа штэ бид нар тэр нэртээ тийм ээ. Тэгчээд тэр хүмүүсийн зүгээс юу хүлээж байна та? Тэгэхээр бизнес баялаг бүтээгч тэгэхээр хэдэн том компаниг битээ төсөөлөөсэй тий сэтгүүлээ гаргаж байгаа одоо манай юм уу жижиг редакц ч гэсэн бизнес юм тий бид нар зах зээлийн жармаар амьдарч байгаа тий тэгэхээр бид нар ингээд бас жоохон ч гэсэн татвар төлж байгаа бол бид нараас эдийн засгийн нэмэр олжлаа. Тэгэхээр юу хэрэгтэй байна нөхөр яг илүү мэрэгжлийн хүмүүс илүү зөв харцууд хэлэх байх л та бас ингээд тийм янз бүрийн мэрэгжлийн бус хүмүүс янз бүрийн ерөнхий яриад юу хөвтэй а зөв миний харж байгаа юм бол тэр эдийн засгийн ил тод байдлын хууль гэдэг дээр ерөнхийдөө нэг бизнесийг ингээд чөлөөлж тийм ингээд зарим нэг хүлээ баглаа айц хүчийн чөлөөлсөн тэндээс жаахан хүлээлт байгаа юм шиг ба. Тэгээ одоо энэ өвөг нь энэ намрын чуулганаар энэ татврын хуулиуд жаахан ч өөрчлөлт орох ёстой юм билэ. Тэр хуулиуд нь ингээд батлагдчихвал бас жаахан хүлээлт байгаа юм шиг ба. Гэхдээ тэр ингээд онлын төвшөнд те одоо ингээд тэг нэг эдийн засгч ярьдаг онлын төвшөнд тэгэхээр ингээд төр баг оролцоосаа л гэж хэлмээр байгаа. Төр баг оролцоосаа гэхээр саяны нөө хөвчлэн жагсаалч ингээд өөртөө хөвчлээд авчдаг юм биш те. Төр баг оролцоосаа гэдэг нь ингээд тэг яг бодтойгоор ингээд хийж чадах хүмүүс нөгөөд те төрийн бас байгуулалт нь эрхэн шилжүүлээд ингээд тэр ажлаа бодтой хийгсэ. Одоо ингээд нэг жоохон ухамсараараа сэтгэлээсээ юм гэж одоо ингээд болон штэ л гэж яг хашгирах цаг болж тээ. Би таныг та бол нөгөө яг мэрэгжлийн төвшөнд нэлээд эдийн засаг бизнесийн нэлээд мэрэгжлийн төвшөнд хэвлэл мэдээллийн хэрэгсэл эрхлэн гаргадаг болохоор яг тэр талаар ярьчлаа. Би юу гэж хэлэх байх гэж бодсон гэж таныг. За одоо ингэ дуугаа явж болохгүй. Өөрсдийнхөө хайр хашгийн төлөө өөрсдийнхөө татвар төлж энэ баялагийг бүж байгаа хүмүүсийн төлөө шаардах тийм итгэвтэй байгаа ч гэж хэлэх байх гэж би бодсон байхгүй.
Би бол сэтгүүлчдийг идэвхтэй гэж боддог. Би сэтгүүлчдээс тань бизнес эрхлэгчдийн тухайд тэгэж бодсон байхгүй юу? Бизнес эрхлэгчид төрөөс хамааралтай ялангуяа том бизнесүүд хамааралтай учраас тэд нэр дуурдаггүй, ер нь дуурахчгүй байх. Тэгээ ихэнх бизнесийн сүлжээнүүд нь улсын хурлд сууж байгаа учраас тэд нэр бас хамаагүй л ярихчгүй байх. Ярих юмаа таны төрөний хэлдгээр амралтанд энд тэнд ярьдаг болов энэ хуулийг ингэж харах юм бол энэ авилга ингэж нөхөх юм байна. Энэ хуулийг ингэж харах юм бол энэ хариуцлагаас ингэж нөхөх юм байна. Тэгэхээр тодорхой санал хэлээ л да. Бондынхан одоо хин юунд зарцуулсан хариуцлагын бүр нэг бүрчлэн гаргаад тооцъё. Тэ зам, тэ годомж төсөл дээр, төмөр замын төсөл дээр, дэд бүтцийн төсөл дээр, ноолуур дээр, сүүн дээр тэ тэр та юунд хүлэмжийн аж ахуй ингээд аюух бондын мөнгө тараасан шүү дээ. Хаана тэр үр дүнтэй ингээд тойрлоод ингээд сайн явж байгааг нь цаашаа тий үнэхээр идэж усны ингээд тэр ч өстө жинхэнэ шинэ үеийн авилга болов гэж тий. Тийм болохоор тодорхой юмс тэгвэл эхлэлтэй гэж уриалмаар байна л да. Тэг хэвлэл байгааг учир бол уг нь тэр нь л аахс. Их өдөр тутмын сониуд сайн удирдахч дутаадах шиг байна л да. Одоо манай балдарч эрхлэгч тий нийгмийг хөдөлгсөн дойргоосон хилцүүлэг дутаад байна л да. Алив бондын мөнгөний зарцуулалт хаа байна гэсэн хилцүүлэг эхлээл шууд ч өөрөө эргээд өнөөдөр үгүй ингээл нэг л мэдсэн чинь дахиад бас л тэр нэг сүлжээ чинь ингэж явсаар агаал тэр сүлжээ ямар нэгэн уучгаар явал ордонтой холбогдчиход байгаа юм шиг байгаа л гэдэг тийм хардталтай. Гэтэ ярилцлагын цаг дуусчихна. Ямар ч үсэн би таны уриалгаар нэвтрүүлгээ төгсгөе гэж бодож байна. Үнэхээр бүгдээрээ нэг хариуцлагатай бай. Жохон сэтгэлтэй бай. Шаардъя. Ил тод байлгая. Тэгээд бидний бүхэлд нь өртөө болчиход байна гэж ингэж компьютерийнхаа ард шүүрс алдаж, итгэл алдарч байхын оронд шаардаж шалгах тэр хариуцлагатай л бай гэсэн таны энэ уриалгаар нэвтрүүлгээ өндөрлөе гэж бодож байна. Баярлалаа танд. Баярлалаа. Цаг үйл бол нэвтрүүлгийн удаагийн дугаарт Майнан Жонас сэтгүүлийн эрхлэгч сэтгүүлч Лунтангийн болормоо оролцлоо. Анхаар үзэгч та бүхэнд баярлалаа. Сайхан амраарай. Хүннүүгийн модон суур. Монголчуудын өвөг хүннүүчүүдэд хэд хэдэн төрлийн хөгжмийн зэмсэг байсан тухай эртний хятад сурвалж бичгүүдэд тэмдэглэжээ. Манай эртний өмнөх 80 хэдэн онд хүннүүд олзлогдсон нэгэн хятад элч Оройдоо хүннүүгийн суур хөгжим хангин олдон атун янцгаан үхэр мол мөөрөлдөхөд нойр хүрдэг байлаа гэж бичжээ. Манай эртний 195 дугаар онд өмнөд хүннүү нар хятадыг довтлон яруу нариг чимэгтэй цайван цийг олзлон өөрийн зүүн цэцэн вангийн хатан болгон өгчээ. Тэр хятад бүсгүй хүннүү нарын суурын эгшигийн 18 бадаг хэмээх ихэд алдарсан шүлэг зохиожээ. Умард нутгийн бива хөгжмийн гонигт аялгуу өөр шөнийн цагаар намайг сэрэн үүлгүй шөнийн тэнгэрт саран өндөрт хөөрн үеийн ирэхээр энэхэн бие минь нутгаан мөрөөдөн ганцран хүний газар гогтлогдоод хурч хариу эртэл минь дари 12 жил өнгөрчээ. Хүннүү цуурын иршиг хэмээх энэхэн шүлгээрийн гунигт сэтгэлэн ариусгалаа би. Цайван чи ингэж шүлгэжээ. Ийхүү 2000 гаруй жилийн тэртээ Монгол нутагт аялгүй их шигэн дуурсаж харин шүлэгч, ээлжит лөөлөгч, олзны хүн хүртэл шагшин биширч байсан хүннүү хүрний хөгжмийн зэмсэг
Монголчуудын оюуны соёлын нэгэн гайхамшиг болсон тэр хөгжмийн хувь тавилан өнөөдөр ямар байна? Суур хөгжим, суур дах эрдмийг төв халах Монголын хойд зүүн болон өмнө талын бүх аймаг сумдад огт мартаж